За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Манай Liberty Pub нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар олон жил мартагдсан байсан. За тэгээд саяхнаас сэргэж байгаа үндэсний эрхчлөөний өдөр буюу 12 сарын 29-ний талаар ярилцгаар хүрэлцэн ирсэн байна. За тэгээд өнөөдөр ирсэн хүмүүсээ бас нэг нэгээр та бүхэн өөрсдөө танилцуулаарай. За гандан гэрчлийн хэдий лам жүгдрийн одгарт. За чөлөөт орон бүтээлч Сүсэр орон. За шин судлаач Жасраж юмц. За ийм бүрэлдэхүүнтэй өнөөдөр бид нэр яг буцаад энэ өдрийн ач холбогдлыг яагаад ийм чухал өдөр юм бэ гэдгийг ярина. За тэгээд өнөөдөр бас бидний энэ суудсан байгаа энэ өргөөгөр бол бас аюулгүй байхтар учир холбогдлолтой түүхтэй гоё нэр. Одоо яг бидний урд байгаа энэ тулга бол одоо богдхааны хэрэгжилж исэн тулга гэж сонссон тий. Тэгсэн. Тэ өнөө энэ үндэсний эрхчлөө тусгай тогтнолын баярын өдөр бол монголчуудын эрх мэсэрхэн баяр. Тий. Энэ өөрөө нэг хүний ч юм уу аль эсвэл нэг хэсэг хүмүүст хамааралтай зүйл биш юм. Монгол хүн гэж нэрийтгэж байгаа бол монгол хүмүүрийн одоо хамгийн эрхэм баяр баха гэж бодож чинь. Тэгээ өнөөдөр энэ сайхан нэвтрүүлэгтээ бид бүгдийг ураад оролцуулж байгаад баяртай байна танд. За тэгээ өнөөдөр Богдламын 8 дугаар гэж үзсэн дом хотгт юм аа. Одоо хэрглэж исэн зарим нэг эд зүйл, түүхэн эд зүйл энд байдгийн. Тэгээ би таныг асуусан болохоор энийг онцлогсон болов уу гэж бодож байна. Энэ 8 дугаар гэж үзсэн дом хотгтын одоо төр шашны хэрэг эрхэлж исэн одоо тэр ордондоо тавьж исэн энэ тулган байдсан байна. За тэр хажуу талд нь байгаа хоёр динлүү шиг зүйл байгаа. Тэгээ богдын өргөөний үүдэнд байдаг одоо тийм хогийн сав хийдэг зүйлээс юм лээ. Тэгээ энэ бол үнэхээр түүхэн зүйл. Тий. Тэгээ энд одоо богдын ордонд бас одоо хүндтэй зочин ирэхэд хэрэгэлдэг байсан ийм ваарны сайхан суурь байгаа. Орчин үеийн одоо бидний ярьдаг смарт тавилга гэдэг шиг. Ингээ бүгднийг ингээд хуйлаад жижигхэн болчдөг. Тий, хомчдөг. Тэгээд дэлгээд ингээд тэр одоо 40 литр ордог тийм сайхан ваар байна. Ваар нь хэрэгжилж исэн ваар. Энд одоо ингээд суурь нь байгаа. За тэгэл энэ хойно бол энд байна. Лаосын эзэн хаанаас одоо 8 дугаар гэж үзсэн дам хотогт өргөж исэн ийм Лаосын чулуун гантиг чулуун тавцантай ийм одоо сайхан Лаосын модон ширээ байна. За энэ хойно тийм цаг байна гэсэн. Орсын цагаан ханаас бэлгэлсэн бас л үндэсний эрхчлөө тусгаар тогтнолын одоо үйл явдалтай холбоотой ийм бэлэг, энэ сайхан цаг байна. За тэгээ Манжи эзэн хаанаас бас хөргүүлсэн бэлэг байгаа. Тэр одоо бопер энэ хойноос тэнд арц угуулсан байдаг бопер, жижиг бопер байдгийн. Замун дээр нь ийм хоёр сайхан ийм одоо завья биш энэ нэг жүнзгэх юм уу? Аршаан хийдэг бомбч гэж болно. Бомб юм байна. Тий, ийм одоо зүйлүүд энэ өргөө гэрт байдгийн. Тэгэхээр яг богд явсан дам хотгттай одоо холбоотой зарим нэг зүйл нь үндэсний эрхчлөө тусгаар тогтнолтой олж холбоотой зүйл байж магадгүй байна. тийм байна. Олон улсууд харьцаж шүү дээ. Тийм тэр бэлгэсэлт чинь бол дипломат харилцааны нэг том илэрхийлэл мөн биз дээ, тийм ээ. За. Маш олон жил бид нар яг энэ өдрөө бас мартаад тэмдэглэдэгчгүй байсан байна. Тэгээ саяхнаас бид нар ер нь энэ үндэсний эрхчлөөний өдөр бол яг жинхэнэ монголчуудын тусгаар тогтнолоо олсон тий. Өөрсдийнхөө одоо дахин сэргээ мандуулсан ийм өдөр юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд ер нь энэ монголчуудын хувьд энэ өдөр хэр чухал өдөр юм бэ? Яагаад чухал юм бэ гэдгээс яриагаар эхлэдэг хөө. За тэг. Тэмэний дүү. Судлаач хүн ярьсан. За би л яг нөгөө одоо түүхийн чиглэлийн судалгаа бас хийдэг биш болохоор яг ерөнхий шашныхаа талаар жоохон яриа. Тэгээд ер нь бол монголчуудын үндэсний үзэл гэдэг зүйл 1990 он гараад л нэлээд сэргэж эхэллээ шүү дээ. Тэгээ тав хүн одоо тэр бол сайн мэдж байгаа. Түүний нэг жишээ бол одоо бид Чингис хааныхаа одоо төрс өдрийг, мэндэлсэн өдрийг бас үлийн тэргүүн сарын шиний нэг ингэж тогтоод тэгээ тэр өдөр бас тэмдэглэлтэй ингээ болж байгаа. За нөгөө нэг том өдөр маань бол энэ
өндөр гэгэний үеэс ахуулаад бид одоо нөгөө манжид одоо дагаар орсон гэл нэг тийм маргаан байдаг штэ тийм ээ. За тэгэл одоо өндөр гэгэний зүв байсан буруу байсан гэл ингээл юм асуудлууд тэгээ халах хөрдиндээ ингээл янз янз тэгээ сүүл рүү явж байгаад нөгөөх маань галдан бошгт өндөр гэгийн хоёрын одоо зөрчил болгоод ингээл тэгээ одоо баруун зүүнээрээ талцаал ингээл юм асуудал ярьдаг. Өнөөдөр хүртэл судлаачдын дунд бас маргаантай сэдв хэвээрэл байна. Сая бас өндөр гэгэний 390 жил явааг бас тэмдэглэхэд бас энэ сэдв бас өндөгдсөн. Тэгээд ерөнхийдөө одоо бол энийг бол одоо ингээд зогсоох хэрэгтэй гэдэг талд нь бол судлаач бас нэгдэж байгаа нэг тухайн одоо хурлын бас их цаашаалтад өгнөлт болж гарсан. За тэгээд бид нар бол яг ингээд түүхэн талаас нь ингээ харахаар ингээд 8 дугаар бүгд гэдэг ингээд л яриад. Тэгээд энэ өдөр бол нөгөө манжийн одоо хараанд байснаас гарч тэгээд өөрсдийнхөө одоо тусгаар тогтносон. Одоо энэ улс болгонд л байдаг нөгөө Independent Days гэдэг байдаг шүү дээ тийм ээ. Тэр өдөр шүү дээ. Тэгээд яагаад ийм болсон юм бэ гэж. За энэ түүхт бол янз янзаас нь ярьдаг. Гэхдээ энийг юм сонин ойлголттой. Өндөр гэгээний 8 дугаар дүр нь өндөр гэгээний анх үүтгэж одоо орсон тэр манжийн нөгөө нэг одоо хамтын хилцээрээсээ түүний 8 дугаар дүр нь гарсан явдлыг сонин бохгүй. Шашин судлалын үднээс харахад сонин сэдв. Өндөр гэгээний 8 дугаар дүр гэдэг чинь юу гэсэн юм бэ гэхээр тэр хүний хувилгаан дүр нь гэсэн үгс 8 удаа хувилаад. Тэгээ миний үүтгээд одоо хэрвээ одоо асуудалтай ч гэдэг юм буруу зүйл ч гэдэг юм уу тухайн үеийн улс төр нөхцөл байдлыг бид бас мэдэхгүй тийм ээ. Тэгээ тийм шийдэл гаргаад орсон. Гэтэл энэ шийдлээс бас засаж гаргаж чадах хүн нь миний 8 дахь дүр байхгүй. Өөрийнх нь 8 дахь дүр гарсан байна. Тийм өндөр гэгийн өөрийнх нь 8 дугаар дүр нь энэ нөхцөл байдлаас гаргасан. Тэгэхээр өндөр гэгийн өөрөө Монголын тусгаар тогтнолыг хадгалж үлдэж чадсан уу гэвэл чадсан. Гэхдээ нөхцөлтэйгээр хадгалж үлдэж чадсан. Тэр нөхцлөөс гаргаж ирж чадсан хүн нь түүний 8 дахь дүр нь байхгүй. Өндөр гэгийн 8 дахь дүр нь. Өөр хин ямар сонин үнц гаргалгаа тийм. Тэгэхээр эндээс өндөрийн бол өөрийгөө 8 дугаар бол өөрийгөө одоо юу гэж ойлгож ирсэн бэхээр судлаачд бичсэн байдаг шүү дээ. Гадна дотны судлаач. Тухайн үед бол 8 дугаар богд шиг өөрөө шашны тэргүүн байсан учраас оюун санааны том нөлөөлөгч байсан. Одоо нэг ярих юм бол оюун санааны удирдагч тийм ээ. За нөгөө тээгүүр гэдэг юм бол 8 дугаар богд шиг тийм хэмжээний одоо хувьсгалыг санхүүжүүлчих хэмжээний тийм хөрөнгөтэй хүн бол халахын энэ дөрвөн хаан дотор бол байгаагүй маа гэж. Нөгөө тээгүр нөгөө нэг зүйл нь болоод ирэхээр халахын дөрвөн хангийн аль нэг нь бол Чингис Ухсаны хүн байсан шүү дээ. Байсан. Тэгээд тэд нар бас болж болох байсан. Тэгэхэд яагаад сонгоогүй вэ гэхээр нэгийг сонгочоор нөгөө нэг өмнөх нөгөө хаадуудын хангуудын хооронд болдог л нөгөө зөрчилтэй болоод улам юм тэмцэлтэй болох гэдээс учраас паблик нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн яг тийм нейтрал тийм хүн хэрэгтэй байсан. Дэр нь хэм бэхээр 8 дугаар өгдөөсөн. Тэгээ 8 дугаар богдыг бол өргөмжлөхөд 8 дугаар богд өөрийгөө юу гэж ойлгож байсан бэ гэхээр өндөрийн занозор бол Өшөөт хаан гомдоржийн одоо хүү Алтан ургийн хүү 8 дугаар богд өөрийгөө бас би Алтан ураг гэж ингэж ухамсарлаж байсан. Тэгэхээр энэ дээр бас нэг сонир ойлголт гарна. Нөгөө гэдгээр Алтан ураг гэдэг чи одоо цусаар ингэж дамжих хэрэгтэй байна шүү дээ, тийм ээ. Тусан одоо биеэр дамжиж одоо байх хэрэгтэй болвол 8 дугаар богд тэрийг өгөж ойлгож ирсэн бэ гэхээр нөгөө хувилгаан талаас ойлгоод энэ бол оюун санаагаар бас дамжнаа. Тийм байна. Оюун санаагаар үргэлжилнэ гэж. Тэгэхээр хувилгаан хүн гэдэг бол одоо буддийн номонд бол байдаг те хаан төрхийг нэгүсгүй сэтгэл мэднэ, хаан төрхийг одоо хаан хувьд шамнэр байна. Тэр мэднэ гэдэг. Тийм учраас 8 дугаар богд бол энэ ганцхан үндэсний эрхчлөлөө тусгаар тогтнолын оролцсон ихээсээ илүү ер нь халах түмний шүвтэй. Монголын бурхны шашны тэргүүн умар зүгийн одоо Живзан дамбын шашин гэдэг ийм том хэрэгмийг бас хүлээж ирсэн учраас энэ талдаа ингэж манлайлж оролцсон явдал нь бол ийм учиртай юм болов уу зүгээр. Би өөрийнхөө хувьд хардаг ч бас их гоё. Тийм илүү нөгөө нэг сонирхолтой үнцэг шүү тий. Технологитой юм байна. Би өнөөдөр нөгөө манай уцаахан доктор энэ Монголын үндэсний олон нийтийн телевизэн захирал байсан юм. Одоо контрол гэнэ нэг ийм өөрийн бас нэг гаргадаг сайттай тийм подкаст хийдэг нэвтрүүлэг хийдэг газар байна л да. Тэрэн дээр Бацаахан доктор Тринкут хоёр ярьлаа. Тэг ярьж байхдаа миний хамгийн анхаарлыг татсан юм би өөрөө уран бүтээлч юм учраас нөгөө тэр жил нэлээд хэдэн жилийн өмнө Ричард Гир чинь бол 2-3 жил Монгол тийм ээ хамгийн анх хэрэгтэн ингээл уран бүтээлч шуугилдаал уулзалдаал сөйл болцгоосон. Би тэрийн ч одоо хажууд нахта сонсчихсон гэсэн энэ код бас тэрийг ярина л юу гэж ирсэн хэрэг Гэр ингээд улсуудаа Монголын нэлийн нөлөө өгөхөөсөө уулзахдаа та нар ямар байсныгаа ямар байгаагаа одоо ямар болцсон байгаагаас хармаар юм байна шүү гэсэн гинэ. Тэгээ тэр нөгөө өөрөө буддист хүн. Тэгээ сая энэ ярианаас үүдхээр зэрэг
магадгүй тийм одоо нэг анхдугаар одоо богдын тэр оюун санааны түрүүн бүтээр ярьжсэн тийм ээ тэр оюун санаа ингээд өвлөгдөөд жинхэнэ очихлондын кодлогдож очдөг юм болоо да гэж ярьжсэн шүү дээ тэр. Тэгэхээр 8 дугаар анхны богдын оюун санааны эрчим тэр оргил тийм үү мэдрэмж ингээд 8 дугаар богдод иржээ гэдэг ийм түүхэн та нар мэддэг юм уу үгүй юм уу? Ямар байснаа мэддэг юм уу? Ямар байгаагаа мэдгүй. Одоо ямар болчиход байгаагаа мэдгүй гэж хэлсэн гэхээр сая чиний ярианаас би ургуулж бодоод энэ хингачин мэрэгжил гэрчин сүрхий судалгаатай учраас тэрийг улбалж ярьсан байхаа л гэж би бодлоо л доо. Тэгээ би бол одоо ингээд шажин борхоны судлаач түүхч мөөгч ийм хүн биш. Зүгээр л одоо нэг эрэлхий хэлж байдаг уран бүтээлчин ялангуяа та нарын ярьдаг манай Уцайхан доктор, Баатар доктор, Лонжид гоён олон түүхчтэй Элзэбаатар энэ түүхчтэй ярьж байгаа ингээд харьцуулаад ингээд хараад байхаар нэг зөрөөгүй ер нь нэг яг жинхэнэ бодтой онтой сартай газартай түүхээ яриад байгаад нь бол их талархаж тэгээ тэрийг их сөхөж хардаг хүн л дээ. Тийм үднээсээ л ярина болохоос биш би бол одоо ямар судлаач эрдэмтэн биш тийм биз дээ. Тэгэхээр 1911 оны 12 сарын 29 гэдэг өдрийг чи 2007 онд анх их хурал дээр яриад энэ өдрийг одоо тэмдэглэж байх нь зүйтэй юм байна. Энэ өдрийг дурсаж байх нь зүйтэй юм байна гэд явсаар ерөнхийлөгч илүүдэрж тийм зарлиг гаргаад энийг илүү дурсдаг болж энэ их том сайн юм байна гэж үзэж байгаа. Тэгээ би эндээс хөөгд бодох чи тэр 90 оныг ярьлаа. Хоёр удаа ланжгаар эрхчлөө олж авсан юм байна. Нэг нь бол одоо энэ Чингис хааны хаан дэлхийд тунхагласан улс үндэстнийхэн тэр үн цэнийг эргэн сэргээ тусгаар тогтнолон сэргээн мандуулж тунхагс өдөр гэдэг ба шүү дээ. Тэгээд энэ 12 сарын 29-өөс 21 он хүртэл нэг 10 жил байгаад тэгэл ингээд манай ах нар хөөрхөн анхнаасаа ч тийм санаатай байсан билээ шүү дээ. Хаант Оросоос эхлээл манайх руу санаатай урд нь шим санаатай ингээд нэг хоёр юм гавчуургын дунд л манайх яваад байгаа өдөр хүртэл. Тэгэхээр 90 онд коммунист нийгмийн коммунизмын Сталины дарангуйлд Оросын одоо колоничлолоос салсан маш том олж 90 оны одоо эрхчлөөний үнц нь бол тэгээ 90 оны эрхчлөөний үнцийг харахаар 2000 он хүрээд ингээд бүрхэгчиж байгаа байхгүй нөгөө чөлөө цахал зайл өмч гэж ярьж байсан овоо эхэлж байсан чинь 2000 оноос хойш эхлээд ингээд ялгуурлан гадуур хадногоо могоон гэрлийн компани ингээд буцаагаад эргээд энэ эрхчлөөгээ чим хумих тал руугаа яваад байгаад би бол одоо жоохон юу гэдэг юм бэ сэжиглж байгаа. Гэхдээ 11 он бас яг тийм байсан. 11 он чи 21 онд 10 жил байгаа байхгүй. Тэгээд 90 оноос 2000 оны хооронд 10 жил байгаа. Яг үндсэнтэй. Тэгээ харин ашиггүй энэ богдойгоо заллаа штэ тийм ээ. Ингээд богдойгоо залаад ирэхлээр чинь бол нэг жаахан нэг хүмүүсийн бас нэг энэ монголчууд ч өсвөлтэй тийм хүмүүс тэр нэг жаахан сэрэх болоо да гэсэн нэг тийм тэгжил өөрийгөө нэг тайлбар болдгийг. Тэрнээс биш ер нь бол Монголын эрхчлөөг хомих Монголыг өөрийнхөө эзэмшилд байлгах тийм зорилготой тийм үндэстэй энтер бол хойд урд хоёр байна шүү дээ. Хойдх нь хөмсгөн зангид дарангуйл нь урдх нь энэ эмсгэлэг дарангуйлдаг ийм л хоёр гүрний дунд байна л да. Тэгэхээр энээс аварч аваа оюун санааны охиндрах чинь энэ 1911 оны 12-ийн 29 энийг хизээч үл мартна 1911 оны дээр 12 оноос эхлээд богдгийн чинь зарлигдсан юм уу яасын үндэсний баяр наадмаа 12-ийн 29-нд хийдэг байсан биз дээ. 22 он хүртэл хийжсэн юм байна. Тэгээ 22 оноос хойш болохоо байдаг нь заа ойлгож байгаа тийм үү. Би нэг дангаараа ярмаар хүнцгээс хойш. Тэр нөгөө яг үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо олж авна гэдэг бол ер нь монголчууд тэр их гүрнийг байгуулж явсаар байгаад за баг хаадай үе дээрээ ингээд буурсаар байгаад ерөнхийдөө бол тухайн үеийн цаг үед ирж байгаа шүү дээ. Ингээд тэр үед эргээд харахад бол монголчууд юу гэдгийг ямар нэгэн хамааралтай болсон тэр манд чин гүрэн гэдэгтэй бол одоо холбоот улс. Гэхдээ одооныхоор бол түрүү бид нараас ярьж илээ. Маш ухаалаг гэрээ байгуулж 200 жил тогтносон юм байна бас. Нэг үгээр тийм ээ. Үнэхээр за юу гэдгийг хятад хүн Монгол хүнтэй гэр үл болж үл болно. Монгол газар юу гэдгийг те хятад хүн тариалахыг хоригдно гэдэг ийм мэтчлэн холбоот улсын ажил гэнэлтэй одоо бас улс төр судалдаг басууд энийг бас хэлдэг юм байлээ.
Тэгэхээр ингэж явсараа байгаад энэ 11 он дээр ирээд за энэ 11 онд бол харин тэр Оскар Мемени тэр нөгөө 11 оны одоо үйл явдлын тухай тэмдэглэл хийгээд фото зургнуудыг саяны бидний ярьж байгаа эрхэм одоо түүхийн ухааны доктор Бацаахан доктор маань энэ олон түмэнд толилууллаа, судалгаа шинжилгээний ажлыг тасралтгүй явуулж байна. Үнэхээр одоо бас бидэнд энэ түүхээ тодруулж зөв ойлгож авахд гавьяатай хүн юм. Тэгээ энд бас энэ хүнийг дурдъя. Өнөөдөр энэ гадаадд яваг нь энэ цагт бид нартай хөөрөлдөе гэж ярьж исэн. Тэгээд ямар ч байсан тэр үеийн монголчууд бол богд живцэн ботгтыг одоо төр шашныг хослон баригч түмэн гэрэлт одоо түмэн нас наран гэрэлт богдхан живцэн ботгтыг өрөмжлөө 5 яам бүхий улсыг байгуулж ахт бол монголчуудын тэр нүүрэнд тадарж байгаа баяр багтал бол тэр үед үгээр илэрхийлэх аргагүй байсан билээ шүү дээ тий. Тэр олон зуун жилийг хүсэж мөрөөж исэн тусгаар технологи бид нар тийм амархан аваагүй. Маш их олон хүмүүсийн амь нас халуун амь те бүлээн цус гэдгээр бид нар сольж авсан. Тэгээ өнөөдөр харин тэрийгээ бид нар жоохон үл ойшоогоод байгаа юм шиг. Тэгээ дэлхийн нийтэд ийм байх шүү дээ. Гол point нь үндэсний эрхчлөө тусгаар тогтолно гэдэг хамгийн чухал баяр байна. Нэгдсэн үндэсний гишүүн улсууд 200 гаруй улс тийм үү. Тэр улсуудын ерөөсө хамгийн чухал баяр нь улс тунхагласан баяр нь байдаг юм байна. Бид нар бол улс тунхагласан баяр гэж 11 сарын 26-ны нөгөө өөрсдийн ирэхгүй болж байгаа тий төрийн тэргүүн богдхан явсан дам хотгтан одоо амийн хөнөөлөгчөд тулгуулж байгаа тэр үндсэн хууль баталсан өдрийг тусгаар тогтносон өдөр гэж улс тунхагласан баяр гэж яриад байгаа. Тэр бол биш ээ. Тэгээ энэ яг 12 сарын 29 ч юм бол бид нар эзэн бог Чингис хааны улбаатай их Монгол улсыг байгуулж үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээс нь түүх гэрчилж шүү дээ. Францын хаан тэгээ энэ олон улсад явуулсан захиа илгээж байгаа. Тэгээ бэлгэсэлтийг явуулж байгаа нэг хүмүүс. Тэгээ буцаагаад харилцаа тогтоож байгаа хүлээн зөвшөөрж байгаа хэлбэр шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ өдөр бол бид нар одоо хамгийн чухал юм. Тэгэхээр энд өөрөө нөгөө би бас нэг зүйлд эмзэглээд байдаг. Нөгөө талаас нь бас нийгэм нэг тэгж харчихвэ гэж эмээдэг. Юу гэхээр энэ нэг зөвхөн богж явсан дам хотогт холбоотой аль эсвэл нэг хідэн ламнарт хамаатай юм шиг битгий ойлгосоо. Эн чинь болвол энэ талд нь ламнар оролцсон. Үнэхээр тэр цаг үеийн одоо Сэхэлэг Эрдэнэтэй усууд нь ламнар байсан. Нөгөө талд нь бас төрийн алтан ургийн угсаа залгамжлсан ноёдын одоо бүлгэн байсан. Тэгээ энэ хоёрын хүчинд энэ одоо хаан гэдэг хүнээ гаргаж ирж үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо бий болгож явж байгаа. Энэ нь бас учиртай. Яагаад монголчууд 12 сарын 29-нд үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо зарласан юм бэ гэх юм бол өнөөгийн одоо өмнөд хөршөөс бид нар төрүүлж энэ орчин цагийн Монгол улсаа байгуулсан шүү дээ. Тэ? Тэрнээс дундад тэргүүн улсыг байгуулагдаагүй байхад өнөөгийн хятад улсыг байгуулахдаас өмнө бид нар одоо тусгаар тогтнолоо зарлчаад харин 1912 онд захиа ирсэн байгаа шүү дээ. Цагаан сар болох гэж байна. Та заларна гэсэн. Бид нэр одоо ийм улсуудыг мэдэхгүй байна. Тэ? Бид нар бол одоо тусгаар тогтносон улсаа. Манччин гүрэн гэдэгтээ бид нар холбоотой улс байсан болохоос тэд хамааралд нь байгаагүй. Та юу улсууд вэ гэсэн гэж байна. Бид тэр богд хааны нөгөө тэр яг дундад дэрэг улс чинь ингээд цаг хугацааны хувьцаатайг одоо богд хаан тулсын дараа байгуулагдчихж байгаа. Тэгээд дараа нь бас тэрний өмнө солигдчихж байгаа. Тийм бас байгуулагдаж байгаа. Тэгээд дээр нь нэг тийм үйл явдлаа. Нөгөө нэг үйл явдал нь төвд бас дараа нь Монголын дараа тусгаар тогтнолоо байгуулагдсан. Төвч бас манжийн юунаас бас гараад ингээд бас энэ юу байгуулагдсан. Тэгээд богд хаанд нөгөө цагаан сарын нот бичигний тэрэг дэрэнгүүд манай цагаан сар болоогүй штэ гэж. Ягаад гэвэл нөгөө хуанлын зөрж байхгүй юу? Хуучин хуанлыгаар явахаар манжийн нөгөө ерхлөө үед явахаар манжийн хуанлыгаар цагаан сараа тэмдэглэдэг байсан бол одоо бид бол өөрөө өөртөө эзэн болсон. Тэгэхээр бид ч бас цагтай, тоотой, нартай, хугацаатай. Манайхаар бол хаврын тэргүүн сар гараагүй байна гэж. Бид бол одоо тэн тэмдэглэн шүү дээ. Тэгээ одоо богд хааны нөгөө одоо дундад дэрэг улсаас ч одоо аюу тийм дарамтлсан маш олон тийм загтлын занаанууд их нот бичгүүд ингэрдэг байсан юм. Тэгээд тэнд бол нэг удаагийн хариунд нь бол үс хэдий олон боловч нэг л одоо тонгоргоор бусдаг биш шүү дээ гэж. Тэгээд тэр үг инээ тэр. Тэгэхээр эндээс ингээд харахаа явах бол юу гэж ойлгож байна вэ гэхээр 8 дугаар богдын тэр улс төрийн үзэл гэдэг бол маш бат бүх юм улс төр. Тэгээд дээрэс нь маш олон улсын нөхцөл байдлыг одоогийнхоор бол нөгөө геополитикийг маш сайн мэдэрч чаддаг ийм хүн байсан гэдэг нь харагдаад байна.
За яг мэдээж одоо богд хааны ард бол том алба ажиллаж байгаа байх л та. Хэдий ч тийм ч гэсэн богд хааны нэрээр тамгаар мутрын төвсгэр тэр бичиг явна. Нөгөө тээгүүр юу эндээс одоо харагддаг вэ гэхээр богд хаан бол Монгол одоо оронд 5 настай байхдаа морилсан. Төвдөд одоо мэдлсэн. Төвдийн одоо нэлийн чинээлэг айлд бол мэдлсэн. Тэгээд одоо Монголын 7 дугаар богдын хойд дүрээр тодроод тэгээ Монголд тулсалсан. Үе үеийн богдууд өндөр үеийнээс ахуулаад 7 дугаар богд хүртэлх бүх богдууд бүгдөө одоо Манжин хаанд очиж бараалхаж Манжин хаанаас хичиг хүртэж ингэж байсан. За тэгээд тэр одоо 5 хүн энэ богдуудын насжилтыг ер нь 2 дугаар богдоос хойш 7 дугаар богд хүртэлх насаар бол 16 хүртэл насалсан богд байх шүү дээ. 16, 30, 20 эдийн дээр насалсан. Тэгээ 8 дугаар богдыг бол монголчууд юу сурсан бэ гэхээр тэр дотор бид богдоо яаж авч үлдэх вэ гэдэг нэг юм сурсан баг. Тэр олон богдуудаа ингэж одоо цаг бусаар алдсныхаа явцад тэгээ 8 дугаар богд бол Манжин хаанд бараалхаагүй. Хүрээнээс гараагүй. Манжин хаанд бол одоо орж бараалах гэхэд бол удаа дараа нөгөө шалтак биеийн одоо чилэрхүү байна. Ийм одоо шалтгаан тавина гэдэг юмарс ингээд тухай болгон араалсан. Тэгээд ноёдуудаа явуулаад ингээд урд нөгөө одоо бараалах бэлэг сэлтийн өгж явуулаад ингээд явуулчихсан. Тэгээ тэр хүн бол жинхэнэ одоо монгол хүн болчихсон. Цэвэр сэтгэлтэй. Тэгээд сая бас ярианд ярьж байна. Өндөр үеийн бол одоо ингэж айлцсан байгаа ш тэ. За яг хуу энэ одоо манжид одоо дагаар урах энэ бичгийг тийм одоо хамтын гэрээ байгуулах бичгийг ноёдуудын өмнөөс би барья гэж. Би хүлээе гэж өөртөө өгүүлсэн. Яг тэгвэл тухайн үеийн ноёдууд бас түүхэнд нөгөө сайн муу нэрээ дурсгах, эс дурсгах гэдэг асуудал ч одоо бас нөгөө нэг хүний нэг юм одоо нэг түүх намтрын нэг асуудал байна шүү дээ тийм ээ. Нөгөө тэгвэр хаан хүний хамгаалалтаа тэгээ төрийн одоо эрх хэрэгжил хаан хүний одоо бас асуудал байгаад шүү. Яг нөгөө төр нь өөрөө ингээд бүхийдсэн хэрэг ингээд болох гээд харагдах гээд. За тэгэхээр ахаа өндөр юм бол түүхэнд лам хүн бол одоо юу гэдэг өөрийнхөө мөн чанараас бол тэр нэр хүн дал тэр нэр бол лам хүнд бол өөртөө ничээ бааш тийм ямар ч хэрэггүй зүйл шүү дээ тийм ээ. Тийм учраас ноёдын өмнөөс би энэ бичгийг барья гэж. Гэтэ өндөр үеийн хэлсэн үг байна. Мандах төрийг биш мөхөх төрийг дагая гэж альтернатив хэлсэн. Тухайд Оросыг дагаж болох байсан. Гэхдээ Орос бол мандажсэн, мандах төр байсан. Манж бол тухайн үед бол мандаж байгаа мэт боловч мөхөх төр байсан. Тэгээ 8 дугаар өгдөм бас яг нөгөө хэлсэн үг байгаа шүү. Цаг болсон гэж. Тэнгэрийн цаг ирсэн гэж. Тэгэхээр өндөр үеийн нөгөө мөхөх төрийн цаг нь яг нөгөө 11 оны үед яг болж ирж байгаа байхгүй. Тэнгэрийн цаг нь ирээд Манжин харт амхны дайнд ороод Манжчин өөрөө дотроо дайн самуунд эзлэгдээд колоничлогдоод бослог тэмцэл гараад бүр Манжин сүүлч хийсэн хаан ч бүр өвцөө байдал ороод ингээд ирэхэд өндөр үеийн 8 дугаар богд тэнгэрийн цаг. Яг тэгвэл нөгөө энийг бол зарим судлаачид бол яг тухайн үеийн нөхцөл байдалд нь холбож яриад байдгийг. Манжин үеийн нөгөө харт амхны даймантай холбож яриад байдаг. Манж өөрөө угаасаа орнодод ингээд нөгөө хүчин чадал нь мөксөн учраас тэг зарласан гэж. Би болохоор юу гэж бодоод байна вэ гэхээр үгүй энэ өндөр үеийн нөгөө хэлсэн үг байхгүй даа гэж бодоод байна. Өндөр үеийн нөгөө мөхөх төрийг дагая гэдгийг мөхөл нь болсон учраас түүний оюун санаа нь өөрөө явж байгаа учраас одоо юу гэхээр тэнгэрийн цаг боллоо гэж. Тэгээд өөрөө хэлсэн байгаа шүү дээ. Энэ цагийг би мэднэ. Тэ? Энэ цагийг би мэдсээр байж халах түмэнд хэлэхгүй бол Монгол туурхтан даяар миний 8 дүрэг шүтсний хэрэг гарахгүй гэж. Тэгэж хэлээд. Тэгээд нөгөө ноёдууд ч бас тэгээд тэр үед нэг бас хатуу үг хэлсэн байгаа ш. Тэр бас ноёдуудын санааг эргүүлсэн гэж Ланжтгой Бацаахан гой тэр бас яг нэгддэг юм байлаа. Тусгаар тогтнохоос өөр оршин тогтнох зам байхгүй. Цаашид бид нэр оршин тогтнох амьдрах зам байхгүй. Тийм учраас ерөөсөө тусгаар болно. Яг энэ цаг гэж. Тэгж бас хүч оруулж тусгаар тогтнол авъя гэдэг тэр бүгд нэгдсэн шиг байна. Бидний чинь бас ингээд олон жил нөгөө Манжин колон байсан юм шиг яриад байдаг шүү дээ. Ер нь зүгээр яг одооны ойлголтоор бол ийм холбоотой улс юм шиг үлдэн шүү дээ. Тэ? Гэрээ байгуулад хамтын ажиллагааны гэрээтэй тэ янз бүрийн асуудал гарвал бид нар танаа дээр очиж тусланаа. Харилцан туслах гэрээтэй бие бинийгээ хамгаалдаг үрдэг юутай тэ. Энэ тэр их сонир нэг юм аа. Тэр харилцааг бол өндөр үеийн бол маш тийм өөртөө ашигтайгаар давуу байдалтайгаар тэрийг зохиож чадсан. За яагаад гэж байгаа вэ? Манжин гэрээгээ сайн байгууллаа гэсэн үг. Одоо нөгөө оюу толгойн гэрээг хэрүүл хийж байгаа тэрүүн шиг биш аахгүй. Харин яг одоо энэ магадгүй өндөр үеийн тэр юу сонсгол хийвэлийг сони юм сонсдогох тийм. Харин тийм их сони. Үнэсний авчууд гэрээ байгаа. Тэгэхээр тэр гэрээ юу болохоор сонин бид нар ингээд зураглалын ингээд хараад явал сони юм ажиглах. Тухайн үед яг одоо өндөр үеийн үед бол Манжин ямар хаан байсан бэхээр инх хамгаалан хаан байсан байна тийм. Гэтэл инх хамгаалан хаан ч бол хязгааргүй ирэх мэдлэлтэй хаан. Одоо Хятад
тэр чигтээ тий. Тэгээд төвүүд за тэгээд халах өвөр Монгол ингээ орцсон баруун Монголын асуудалтай байсан. Тэгэхэд тэр том улсын тий гүрний хааных нь багш нь өндөр ихэн өөрөө. Их хамглан хааны багш нь хааны багш нэг. За хоёрдугаар тэгээд их юм бол Манжин хаан ингээд одоо халахт ингээ ав хийгээд ингээд ирнэ. Гэтэл одоо яг тэр нөгөө Хятадын нөгөө төшмөдүүдийг ирэмблээд яаж суухаа гэдэг зураг байгаад байгаа ш. Тэгэхэд одоо нэг хушууны нэг одоо ноён ч юм уу бол өвөө тэр ордны бүр тэр хааны нүдэнд хизээч харагдахгүй үзүүрт. А гэтэл Монголд ирээд ав хийгээд яхаар одоо юу гэдэг ингээд гэрийн хооморт Манжин хаан ингээд сууж яхад хушууны зүгээр ноён орж ирээ шууд ингээд тулаад юмэрд монголчууд тийм дарах хэрэгтэй байсан. Тэр дарах эрхийг өндөрийг дарахлж өгсөн баг. Манж. Тэгээ яваа гэрээгээр тэгээ пүнлүү аав. Тэгээд эрдэнэ цалин пүнлүү аав нь монголчууд тас аваад нь шүү дээ. Тийм. Нөгөө нэг талынх нь юм юу гэдэг тэр яг монголчууд бол дотоодод үүмэн самуун гарахад бид сэргэлж холбоотныхоо үүргийг одоо гүйцэтгэж тэр дайн самууныг тодорхой идэх нөхцлүүд дээр хөдөлнө гэдэг юм залт. Яваандаа явсаар гэж хагаад 18-19 зууны үеэрлүү ороод ирэхээр Манжин нөгөө бодлогон жоох өөрчлөлтүүд ингээд ирэхийг үед бол өндөрийг тэрийг бол 1600 онд болгоосон байгаа байхгүй. Тийм учраас мөнхөг төр ирнэ гэж. Тэгээ 8 дугаар богдын тэр хэлсэн бол айлдсан дээр айлдвар бол их хүчтэй. Айлдвар байгаа юм. Тэгээд яг хуу одоо бид бол өнөөдөр ингээд 29-ны тухай ингээд ярьж байна. Тэгээд энд бол хэд хэдэн үйл явдлууд бас энэ одоо бэлэгдэл болж үлдсэн. За нэг нь бол өнөөдөр та бүхэн сая ярьлаа энэ одоо манай өргөө гэрт байгаа 8 дугаар богдын бас хэрэгжилжсэн хэрэглэгдэхүүнүүд бас том нотлогоо болох байх. Нөгөө нэг том нотлогоо бол энэ Мэгдэж ангаас бурхан. Мэгдэж ангаас бурхан. Нодлон бид нар бас яг энэ гэрт ингээд хүмүүс суулгаад энэ өдрийн талаар ингээд ярилцж байхад Минд оёгоо бас ярилцсан. Минд оёгоо нөгөө Мэгдэж ангаас бурханы талаар нэгэн сэдвт бүтээл бичсэн хүн. Тэгээ тэр бол ярьжсэн Минд оёгоо 1911 оны тусгаар тогтнолын бэлэгдэл болгоод энэ бурхныг ингээд бий болгоход бол монголчууд энэ туул голоос нааш нь ингээд юм ус зөөх шаардлагатай болсон юм л ус зөөх гэж. За тэгээд ус зөөх хэрэгтэй болсон чинь ингээд ийм хоёр ийм цуваа ингээд игэн зогсоод монголчууд. Тэгээ хамгийн гоё дээл хувцас өмсөд. Тэгээд тухайн айлд байдаг хамгийн үнэтэй саваараа гэж байгаа. Үнэтэй одоо савхан хувин ямар хувин байдیں۔ Тэрүүгээр ингээд агаар тэрүүгээр ингээд ус утгаад тэгээ ингээд ийм дамжуулга үүсгээд тэгээд энэ хийдийг одоо барих төр усын нь бол тэгж хангаж байсан гэж. Тэгээ энэ юуны энэ Жараскийн сүмийн дөрвөн ийм том баг нь байгаа. Тэгээ энийг одоо дөрвөн энэ багныг бол бас олж ирсэн газар одоо ноён уулаас. Энэ залгаагүй баг. Яг энэ уртаараа ингээд ийм дөрвөн юм мод ингээд гэсэн гэж. Хэд ордны зурхаач зураад тэндээс авнаа гэд. Тэгэхэд яг ийм дөрвөн юм баг. Тэгээ сонин зүйлүүд их болсон. Ноён уул байсан. Ноён уул байсан гэж. Тэгээд одоо энэ жанрасгийн чинь өмнөх дүр буюу өмнөх одоо бүтээсэн дүр ч одоо ямар эд материалаар ямар галбараар бүтээгдсэн. Тэр чинь манай ах нар аваачаад Эрмитажд аваач тавьсан тал байдаг тийм ээ. Тэр жанрасыг бол яг юугаар бол Эрмитаж руу аваачсан юмнууд бол ухаан цаг үед бол үндэсний эрхчлөө тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болгосон нэгт тий Мэгжиж жанраас. Хоёрт нь болохоор ер нь бол яг хуу богдын тал бол үндэсний эрхчлөө тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болгосон ийм одоо бүтээл бас. Нөгөө талаас шавнырынхан зүгээс гэх юм бол богдж явсан нам хотгтыг одоо Үлмээ бат, Мэлмээ тунгалаг, үн удаан одоо энэ төр шишний хэргийг авах зориулж бүтээлээ гэж шавнар талаас сүсгэлж идэг байсан байна. Тэгэхээр ер нь бол үндэсний эрхчлөө тусгаар тогтнол гэдэг өөрөө олон зүйлийг хангаж ийж тэр одоо тусгаар тогтносон улс болт юм байна. Тэрний нэг нь бол одоо юу гэдгийг те улс олгонд байна шүү дээ тусгаар тогтнолын бэлэгдэндэг. Америк жишээ нь Америкийн эрхчлөө нөхөшөөч юм байна те. Тэрний яг бэлэгдэл бол энэ Төв Азид бүтээгдсэн энэ одоо нандин шүтэн жанаас хэрэг байна. Тэгэхээр тухайн үед бүтээхтэй бол бас маш их олон нүсэр том ажил болсон баг. Жанаасгийн чинь бол Монгол газрын нандин дагшин газруудаас одоо шороо, мод, чулуу, аршаан тэгээд одоо таван хошоо малынхан дээж алт эрдэнэс гэдэг энэ олон зүйлүүдийг бүтээсэн. Тэгээд тэр дотор бол маш нандин зүйлүүдийг хийгээд бэлэгдэл үүссэн. Бэлэгдчихэж ингээд нийтээрээ бүтээсэн нандин шүтээ. Тэгээд минь оёогоо өнгөрсөн жил манай жасраа докторыг хэлж байгаагаар Жанаасыг бурхан монголчуудын нөгөө эзэн бог Чингис хаанаас хойш бид нэр хоёр их одоо том эрхчлөөгөө баталгаажуулна гэж сосроор махсаа хэллээ л дээ. Санаа нэгдэж байна миний хувьд. Тэр юу гэхээр үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо авсны бэлэг тэмдэг Жанаасыг шүтэн болж 90 онд байхгүй болсон байсан. 37 онд яагаад гэх юм бол одоо коминтерны бодлогоор
буулгаад одоо аваа явчихсан. 60-аас өшөлтөй байхгүй болсон. Тэгээ энэ үед бол архивын ерөнхий газар нэг төр байршсан. Тэгэл одоо барай 50-ны тэр хүнд хэцүү үед морины зүйчэн мөчөө янз янзын зүйлээр 60-аас их дууныг одоо ашигласан баг. Тэгээд 96 онд 92 онд ерөнхийлөгч очротын одоо захирамж зарлиг гарч тэгээ бүх ард түмэн нийтээрээ дахин хөдлөөд одоогийн энэ бүтээсэн байгаа манай бүгж алтан бүгж оо яг үнэн. Тэгээ Монголын ард түмэн тухайн цаг үед 2 сая шахуу иргэн байсан гэдэг тий. Тэгээ 2 сая шахуу иргэн бүгдээрээ оролцож агаад энэ тусгаар тогтнолынхон бас бэлэг тэмдгийг 96 оны 10 сарын 27 биш үү монголчуудын эрхчлөөний бэлэг тэмдэг тусгаар тогтнолын бэлэг тэмдэг ерөөсөө аагуудсан. Минь доо ч бол толгойлоод энэ чинь. Тэгээ манай энэ чимэлсийн энтер чинь бол орон нутгаар тоглолт хийж юм ахуулж тэгээд хүмүүс ханд дэвээ өгч ингэж одоо босгосон идэлтэй. Тэгээ манч тэр тоглолт ханд дунд нь оролцож байсан юм байна. Тэгвэл энэ дээр нэг гашуун үг хэлчихгээд хэрэгтэй байх гэж бодож байна. 1911 оны 12 сарын 29-нд бүрхэгдүүлэхийн тулд нөгөө сая тэмдэглээд байгаа 24 оны 11 сарын 26 гэдэг өдөр баха тэмдэглээд тунхагласан өдөр гэдэг байхгүй юу. Тэгээд тэрийг би жоохон имзэг хүлээж аваад яг би өөрөө өнөмсчихсэн тэрийг хүүхэд байхад. Тийм л юм л гэж бодож байсан. Тийм л гайхамшигтай үнд суултаа ийм л боддог байж. Тэгээ яг зинхэн бодтой үнэн түүхэн судлаачтай ингээд судлаад хараад ингээд ухаан суугаад гэх юм уу тийм үү. Тэгээд ингээд хараад ирэхээр ичмээр чим шиг би ер нь хинбэ Монгол хүмүүнүү биш үү гэж өөрийгөө жоохон зэмлэмээр байх зэмлэх ёстой болж хувирч байгаа юм л да. Тэгээд одоо бодоогоог 1922 оны 8 сарын 30-нд Данзангааг 24 оны 8 сарын 30-нд за Занжинсхбаатрын тэрний дараах нь за залгаад хэм байна. Богдгийн чинь 24 оны 5 сарын 24 байсан уу? Тийм хаа. Тэнд ингээд энэ бол хөнөөлөг явуулсан түүх юм байна л шүү дээ гэж боддог. Тэгээ хамгийн гол оюун санааг ингээд харахчаар зэрэг одоо эдний үндсэн хуулийг бид нар хийж өгнө гэж ирээд л тэр эрсгүүл өгдөг нөхөр ирээл манай Монголын анхны үндсэн хуулийг л хийсэн байлээ л. Тэгээд нөгөө үндсэн хууль нь гэсэн чинь одоо дураараа авирлна. Хар цагаан пиадлмаатлаар нь тийм үү? Шар ховол хар пиадл за тэгээд жинхэнэ бусаар тэгээд ингээ хуваарлж өгөөд за тэгээд залгаад 29-оос өмчөрнгийн хураагаад ингээд Оросын дарангуйлд бол бид нар үнэндээ яг бүтэн 70 жил колоничлогдож байсан юм байна. Тэгээд 54 онд энэ худлаа бидний өмнөх үеийн одоо бидний уншиж биднэрт зааж өгчөөсөн түүх чинь шал худлаа түүх зохиож өгөөд ингэсэн юм байна гэдгийг энэ судлаачдын түүхчдийн гаргаж ирж байгаагаас хараад үнэхээр одоо ингээд одоо үннээ мэдж авч байгаад баярлж байгаа. Тэр жилдээ богдохоо таалт өгсөн юм байна шүү дээ. 24 онд гоо өмнөх нь ерөөсөө үндсэн хууль батлахын өмнө байхгүй юу. Өөрөөр хэлбэл ангидугаар үндсэн хуулийг батлуулахын тулд тэрийг энэ богдгүйгээр бодоо энэ оюун санааг нь байхгүй болгож хийж байгаа тийм байна л. Тэгээ би тэгэхгүй энэ Японд байгаа элчин сайд баяр сайхан гэдэг залууд хэллээ л дээ би. Энэ жил би тэрний 11 сая 26-ны тэр Монголын өдөр гэх юм Японы оронд боллоо шүү дээ. Тэр олон хүн цуглуулаад. Тэрэн дээр нахаа одоо ингээд 2 оны төрийн дуулаад өглөө. Тэгэд болчиход би тэр хүүд хэлсэн. За ийм юм байна. Саяхыг хэлээд энэ 1926 чинь биш шүү. Жинхэнэ тэмдэглэж явах хэрэгтэй. Жинхэнэ мартахгүй байх хэрэгтэй. Жинхэнэ дахиж судлаачид илүү бод түнний илрүүлж залуучууд хойж үлжээж байх хэрэгтэй. Тунхагласан өдөр чинь улс үндэснээ тунхаглаж авсан өдөр чинь 12 сарын 29 байна шүү. Тийм учраас 10 сарын 29-нд л энэ Японд болдог том Монгол гэдэг юм хэлдэг гэсэн чинь тэр үед нэг Японууд чинь цагаан сарвчдаг гинэ. Төгөлчид дипломат хүн Чингис хааны мэндэлсэн өдөр чинь өвлийн ихэнх сарын шинэ нэг гэж байгаа шүү дээ. Тэнд л хийж гэлтэй. Тэгвэл 11-өөс 26 аль-алинд нь чи хар бараг болно гэсэн байна. Тэгэхээр бид нар ингэж өөрийнхөө үндэсний эрхчлөөний дархлааг ямар нэгэн байдлаар хурцдмал бишээр их дипломатаргаар аваа явчих боломж байгаа байхгүй. Тэгээд 11-өөс 26 тэмдэглээл одоо их өргөн тэмдэглэж шин. Одоо бас нэг хэсэг нэг үеэ утгах юм бол одоо жишээл манай подкаст ч гэсэн яг энэ өдрийг л ингэж одоо тодруулж гаргаж ирэх гэж хийж байгаа. Нэг үеэ бодвол хүмүүс яг үнэн хаана байгаа юм бэ гэдгийг айгүй хайдаг болчих. Тэгэд энийг ингээ архивын баримттай юутай ингээд нэг үеэ бодвол хүмүүс айгүйх ойлгож байна. Одоо сая
өнгөрдөг 11 сарын 26-нд чи маш олон хүмүүс ингээд сошиал дээр чи гүй ингээд Монгол түмний чи хоёр иргэдийн хоёр байгаад жинхэнэ усгээ. За ингээд энэс чинь болоод нөгөө нэг хилмигдүүлэлт, нөгөө нэг хөрөнгө хураалт те нөгөө нэг Монголд учирсан хамаг гашуун зовлон гэж ихий чи энэ өдөр тавьсан байна гэд сошиал дээр тэр зам залуу хүмүүс айгүй ойлгодог болцсон байна. А дээрэс нь бидний энэ яриа энэ юу чи ингээд 2 3 4 5 жил 10 жил ингээд явсны дараа хүмүүс нийтээр ингэж ойлгож ирнэ шүү дээ. Тийм л учраас өнөөдрийн нэвтрүүлгийг бас хийгээд сууж байгаа юм шүү. Тэгэхээр бас энэ бол бас олон түмэнд ингээд яг үнэн бодит байдлыг те. Тэгээд өнөөдрийн энэ ярианаас миний авсан бас айгүй гоё зүйл энэ жангараасаг бурхан чи эргчлөөний хөшөө хийснийг эргчлөөний хөшөөч эргчлөөний бурхан байсан юм байна гэдгийг айгүй гоё ойлгож авч байна. Яг 11 оны жангараасгийн сүмийг барихад бас тэмдэглэл майдрын дугныг барьсан. За тэгээ 11 оны бас тэмдэглэлүүд ингээд байдаг л та. Тэгээд энэ дээрээс ингээд харж байхад бол ер нь ингээд хүрээнд ер нь Улаанбаатар хот ч ер нь энэ богдын ордон шүү дээ. Бид ч одоо ингээ 390 жил мэлгээл хотын хэдэн жил лээ хийдэг шүү дээ тийм ээ Улаанбаатараас. Инслио гэдэг чинь яг үндэ бид ч одоо айлд ирээд амьдраад байгаа шүү дээ. Ууг нь бол. Тэнгүүтээ айл дээр замшаа эднийг муулаад айлын эднийг одоо 9 жор орн хилээд ингээд л юм байгаа. Уул нь бол яг энэ юу ч юм бол өндөр игэний нөгөө ирээвүү гэж гандан шидвлэн гэдэг хийдэг барьснаас үлээд хүрээний 30 аймгийн нөгөө 7 аймгийг анх эхэлж байгуулад тэгээд тэр чин сүүлдээ 1900 одоо 11 оны хүрэхэд бол баг хүрээ 30 аймагтай. Тэгээд одоо гандан энэ 30 дүүрэг гэсэн үг тийм одоогийн хорвол. Тийм. Тэгээ юутай. Тэгээд дээр нь одоо хоёр том бүсэд хуваагддаг. Нэг нь бол тэрхээр энэ гандан. Тэгээ одоо энэ зүүн хүрээ гэсэн хоёр хуваагддаг. За энэ хоёрт нь бол одоо том институтсүүд нь бол байрладаг. Тэр нь ямар институтсүүд байрладаг вэ гэхээр буддийн нөгөө гүн ухааны сургуулиуд. За тэгээд дээрэс нь одоо орон дахны нөгөө нэг их таван ухаан, бага таван ухааны нөгөө имлэгийн сургууль, зурхаан сургууль, физик, хим мэдэрч одоо уур үздэг ийм соёл. Тэгээд энэ хөгжлийг өндөр игээнээс ахуулаад 8 дугаар богдыг хүртэлх үе үеийн богдууд энэ Улаанбаатар өнөөгийнхөр бол Улаанбаатар хот, тухайн өргөх бол одоо номын өргөө, нийслэл хүрээ, өргөө, тэгээ богдын хүрээ гэдэг янз янзын нэртэй байсан. Өнөөдөр бол Улаанбаатар хотын одоо энэ хөгжил том тэлэлтийг бол энэ хүрээ дөрвөн уулын дунд авчирч бий болгосон юм бол энэ богдтой бол салшгүй холбот. Тэгээ бид бас энэ тал. Тэгээ нөгөө нэг талаас нэрхэд энэ дотор ингээд хийдүүд ингээд барихаа яхаар за одоо юу гэдгийг халахын тэр хангийнхан одоо ивент итгэж тийм үү ингээд одоо тэр дугунд барилаач гэдэг юм уу те ингээд байдаг бол жишээлбэл одоо богдын ногоо ордны нөгөө урд байж байгаа юус боридууд барьж өгсөн гэдэг чинь те нөгөө богдын цагаан ордны богдын одоо Орос маягийн те борид барьж өгсөн чинь тийм үү те за ингээд хэсэг бүлэг ийм хүмүүс ингээд нийлээд ингээд тухайн юм барьж өгсөн. Гэтэл 11 оны жангараасгийн дугныг барихад бол тэр халахын дөрвөн хаан буюу тухайн юм бүх монголчууд оролцсон. Нэг тэмдэглэл, нэг сони юм. За тэгээд дараа нь 1990 онд бас ингээд одоо Монгол улс 1992 онд үндсэн хуулиа баталсан. 1992 онд батлагдсан үндсэн хуулийн дээр шашин шүтэх хэрэгжүүлээ гэдэг зүйл бол бий болж өгсөн. За тэнд бол үндсэн зарчим тогтоогдсон. Төр нь шашнаа дээдлэн, шашин төрөө хүндэтгэн, шашин төрөө дээдлэн, төрөн шашнаа хүндэтгэнэ гэдэг ийм зарчим тогтож өгсөн. Энэ зарчмыг яг амьдрал дээр хэрэгжих одоо тэр органик хуулийн бол 1993 онд баталсан төрсөн үеийн харилцааны тухай хуулиар зохицуулагддаг өнөөдрийг хүртэл. Тэгээд энэчнээс ингээ ирэхээр монголчууд нөгөө үндэсний үзэл гэдэг зүйл нь маш хүчтэй гарч ирсэн. Энэ юу байсан бэ гэхээр эргээд бурхны шашнаа одоо шашин шүтлэг энэ зүйлээс сэргээе гэдэг зүйлөөр борсон. Хаанаас эхэлсэн бэ? Жангараасгийн сүмээс ирсэн. Тухайн үеийн одоо бүх монголчууд энийг одоо яаж өгсөн, бүтээж өгсөн. Тэр үед Жангараасгийн сүмээс юу нээсэн бэ? Гадна талынх нь сүм нь үлдсэн байсан. Дотор талынх нь бурхан нь бол одоо тухайн цаг үеийн одоо бусаар үгүй болсон байсан. За тэгээд 1995 онд бол бүрэн босох дуусаад одоо бурханчлам бүр Батгай бол яг милимиг надан нээсэн. За тэгээд 1995 онд дээрхийн гигантэн Далайлам Монгол улсад морилоод дүүнхрийн ван айлтчих үеэрээ бол энэ сүншиглж 11 нь бол ингээ өргөсөн. Та бүх монголчууд орсон. Урд нь байдаг том одоо энэ тахилын том ширээ гэж байж байгаа. Энийг одоо тухайн үеийн нөгөө хідэн заан билээ аврагууд өргөж ингэж харуулж ирсэн ингээ. Тэгэхээр энэ юу харуулж байна вэ? Тэгэхээр бүх монголчууд тэр чигээрээ ингээд хөдөлж ирсэн нэг юм зүйл. Одоо энэ архивын баримтын тэр л байгаа. Бэлтгэл нь ямар гоё юм тийм том бэлтгэл. Тэгээ бид бол энэ тэгээ Жангараасыг бурхны ч бас утга нь бол юу вэ гэхээр
Жанграасыг гэхээр мэлмигээр болгоогч гэсэн утгатай. Тэгээ ягаад энэ зөндөө олон бурхны шинд зөндөө олон бурхан байна. Хэдэн мянган юм бурхан байна. Ягаад очирван байж болоогүй те. Ягаад манзуушир гэж бурхан байж болоогүй. Ягаад одоо бурхан багш байж болоогүй гэж асуултууд гардаг. Ягаад жанграасыг ингэ. Жанграасыг бурхан чи өөрөө мэлмигээр болгоогч гэсэн утгаа гэсэн. 8 дугаар бог тэр үед хажууд хүрээнд ингээ манжаа амбаа инэ тэрэгээд байсан. Ягаад энэ одоо 8 дугаар богдодын зориулж ийм одоо өндөр юм бурхан болж байгаа гэж барьж байгаа гэж. Тэгээд тухайн үеийн хариултууд нь үсэн бэхэр манжаа амбаныхаар хүрээний зурхаач богдын мэлмийн муудс учраас жанграасыг бурхан одоо барих юм бол бүтээх юм бол мэлмийн сайжирна гэж ингэж буусаан гэж. Тэгээс нөө манжаа амбаныг одоо хариулдаг, аргалдаг. Тэгээ байж байгаа зайл хэрэгжилж. Тэгээд яагаад мэлмигээр болгооч бурханы өрсөн бэ гэхээр саад тэмдэг нь юу вэ гэхээр нүдээ нэг цаг болсон шүү гэдгийг л юугаар том юм бэлэглэлээр ингээд харуулчихсан. Тийм учраас мэлмигээр болгоож байгаа учраас бид юмыг өөрөөр харах цаг ирсэн. Тэнгэрийн цаг болсон шүү гэдэг мессежийг энэ бурхныг босгож өгсөн. Яагаад бурхан босгосон бэ гэхээр тухайн үед бол ерөөсөө за 100% бурхны шинтэн байсан. Тэр бол одоо нүүл хамгийн том нөлөө. Үгүй тэгээ 21 онд чинь тэгээд исэн гэсэн нөгөө оноохон чинь ингээд нөгөө бүгдээрээ л одоо улаантан болцсон, шашингүй үзэлтэн болцсон шөнөөр богд дээр очиж мөргөд идэг гэсэн ингээд нэг тийм яриад байгаа. Бүгд нэг юм сүсгтэй. Наанаа болохоор ингээд сүсггүй юм шиг харагддаг. Гэхдээ бүгд цаанаа ингээд нэг богд хандаа мөргөд идэг. Гэхдээ сүсгээс салаагүй юм шиг байна шүү дээ. Монгол үндэслэл. Тэр үе чи ерөөсөө үндэсний эрхчлөө тусгаар тогтнолыг яг богд зузан хотгтын оюун санааны удирдлагаар тэр олон бэлтгэл нь ямар гоё юм бэ тий? Олон хаад ноёдууд те аль эсвэл тавган яамны тэр сайдууд ингээд явуулж байгаа. Нөгөө талаасаа тэр 21 он хүртэл бол богдын одоо цэвэр удирдлаганд орол ер нь бол хүрээгээ чөлөөлөх тийм ээ. Энэ ажлууд ч юм бол бүтэн тэгж явж исэн байлаа. Тэрнээс хойно биднэрт яриад ойлгуулад байгаа бол энэ нөгөө үзэл суртлын зохиомл түүхүүдийг бид нар бодиттой юм шиг ойлгоод байгаа нэг эндүрл байгаа. Жишээ нь одоо 1900 хамгийн ихний кино чинь ямар үлээ? Гологцсон хүүхэн гэдэг лөө. Үзэл суртлын уу? Тийм баг. Тийм тэр кино гарснаас хойш 90 оны хүртэл 110 20 кино баг. Тэр болгон дээр богдыг буруу харуулж тий одоо яг буруу ойлгуулж ингэж одоо тийм үзэл суртлын тийм үзэл санаануудыг суулгаж биднэрт өгсөн өнөөдөр хүртэл одоо 21-р зуунд хар PR болчоод шар PR болчоод ингэ яваад байгаа. Тэгээ энд бас нэг сони юм байна. Жасраа доктор ярьсан дээр нэг санаа хэлэхэд 1911 онд бид үндэсний эрхчлөөгөө тунхаглаад үндэсний эрхчлөөнийхөө бэлэг тэмдгийг бүтээж ич тийм үү. Тэгсэн 2011 онд бид нар бас одоо энэ үндэсний эрхчлөө 100 жилийн дараа үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо одоо сэргээж тэмдэглэдэг болж байхад энд 9-р богд жазандаа ботгот 8-р богдын оюун санааны үргэлжил 9-р богд занарсан. Одоо энэ Жараасгийн шүтний дотор байгаа очир байна манчир бурхныг залж исэн баг. Сонин. Тэгэхээр энэ дотор чи одоо Жараасгийн шүтний дотор 3 бурхан байна шүү дээ. Язгуурын 3 бурхан. Энийг монголчууд юу гэж хэлдэг гэж очирван бурхныг Чингис хааныг очирваны хувилгаан гэж эрхэмлэн дээдэлдэг. Өнөөдөр хүртэл тахидаг. Өгөөдөө хааныг манчир бурхны хувилгаан гэж олон зуун жил тахиж дээдэлж ирсэн. Хувлын хааныг Жараасгийн бурхны хувилгаан гэж ингэж бас бүтээж тахиж ирсэн. Тэр үзэл санааг бас бурханчлан Пүрбат лам 2006 онд тэр очирваны тэр том бүтээлийг бүтээхдээ бас яг энийг хэлж ирсэн баг. Тэгэхээр ийм бас сонин хоёр богдын үед энэ язгуурын 3 бурхан одоо юм цогц болсон баг. Энээс гадна бас нэг гайхамшигтай юм дээр Засцэв гэж эрдэмтэн 2-3 жилийн өмнө яг энэ 11 сарын 29-нд богдын музейд нэг лекц яриа боллоо гэсэн. Шажин бурхнаас гадна богдгийн чинь бас бизнесийг төлөх бодлого хийжсэн байна. Оросын, Японы, Хятадын, Орос болоод Хятадын пүүс тэр үеийн пүүс компаниудыг бол одооныхоор чөлөөтэй оруулж ирдэг, нээлттэй бодлого явуулдаг. Тэгээд Монголд хөрөнгө оруулалт байгаа шүү. Одооныхоор бол хөрөнгө оруулалт хийгээд компаниуд хоорондоо ингээ ажиллаад одоо ард зам ингээ тэрнээс юм хүмүүс нь төлжөөд байжоод ингээ явхлаар зэрэг ер нь богдынхаа сангаас бүр тэр Орос нь байна уу, Хятад нь байна уу тэр хүмүүсийг бүр урамшуулж хүлэн дэмжиж шагнадаг байсан гинэ. Тэр хин ярьж тасцсан. Бүр гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг байсан. Ямар айх. Дэмжихээр хөхүүлэн шагнаж байсан байгаа байхгүй. Сайн одоо ажиллаараа. Нөгөө ардын эрх гээд нэг бүтээл гарсан шүү дээ.
Ардын ирэх ямар. Юу лээ ардын эрхлөө нөгөө юу зөвлөгөө хингуй юм блэ зөвлөх гэж. Нөгөө анхны яг одоо үндсэн хуультай адилхан 11 онд гарч ирсэн тийм хуулийн бичлэг. Хинийх юм бэлээ. Юуны нөгөө хингуан гаргасан анги бичсэн байна. Цэвэн жамсраа. Мөн цэвэн жамсраа байгаа нас гэж бичсэн тий. Тэгээ тэрийг би сүүлд ингээ айгүй хөргөн тохимол болгоод гаргацсан юм. Тэр чинь 11 онд ингээ баталсан юм. Тэрийг уншсан чинь хувийн өмчийг хамгаалсан залбар амар олон орсон байна. Иргэний үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх эрхийг бүр маш сайн хамгаалж өгсөн билээ. Тэр нэр би яг юугаар нь санахгүй нэг өгүүлбэр нь би яг уншаад пүүх манайх чинь 11 онд ямар амар битсэн юм бэ гэд. Тэгээд наадах чинь одоо ингүүж авчулаа шүү дээ. Тэр чинь баг үндсэн хууль маягтай мэлэн шүү дээ. 11 онд гарч ирсэн. Ер нь 11 оны үед ч юм бол одоо яг хуу 1921 оны зүйл бол бид бол нөгөө бүгд найрамдах Монгол бүгд найрамдах засаглал руу шилжсэний гэдгийг л нөгөө нэг өдөршүүд үндсэн хууль баталсан гэдэг. За тэрнээс хуульд хаант болсон биш үү тий. Бүгд найрамдах хуулсан. Бүгд найрамдах 21 он. 21 онд тэрнээс өмнө болоод ирэхээр бас хуулгүй байсан юм шиг яриад байдаг байхгүй юу? Таны ярьж байгаа саяны хууль юм. Хуультай байлгүй. Тэгээд дээрэс нөгөө нэг хаад ноёд ван гүнгүүдийн нөгөө гаргасан шатэр бичигний тэрэг хуулиуд байгаа. За тэгэхээр бол богд хааны үед бол 5 яамтай улсын бүрэн шинжийг бүрэн агуулсан хаантай хаан засаглалтай ийм одоо бие даасан юм тусгаар юм. Одоо социализмын үед ч юм бол яг Монголын нөгөө сүүлчийн эзэн хаанаар бол лигдэн хааныг гэж үздэг байсан. Тэгээ одоо сүүлд бол түүх бол одоо зөв богд яргаар Монголын одоо сүүлийн эзэн хаан бол богд байна гэж. Яагаад яггүй богд гэж үзэж байгаа вэ гэхээр одоо халах даяараа халахын дөрвөн хаан за өвөр Монгол за одоо хайлмаг гэдэг бүхэл Монгол туурхтнууд бол хүлээн зөвшөөрж хаанд өргөмжилсэн учраас тэр хаан байна гэж. Тэгээд дээрэс нь одоо богд хаан ч юм бол өөрөө хаан болцоод гарч ирээд өвөр Монголыг чөлөөлөх 5 замын бас цэргийн дан гэж явуулсан шүү дээ тийм ээ. 5 замын байлдаан гэж явуулсан. Бүр одоо энэ Манлаа өдрөд Дамжин сүрэнг чинь нөгөө тэр 5 замынхын нэг талд толгоолж исэн хүн хайсан цагаан ирэм тулцсан байсан гэж. Цагаан иремд очиод нохоонд ойртлоо шүү гэдэг үг чинь тийм утгатай гэж. Энэ нохоо сонсогдоод байхгүй дуу. Цагаан ирэм бээжин байгаад бээжин ойрт цайдаа. Ямар нөгөө нэг хахты нөгөө гурвуулсан хилцээрэр тэр мэрэж юусэн ярьдгүй шүү дээ 5 зэрэг юу. Тэгээд юуны тэр богд хаанд Манлаа өдрөд Дамжин сүрэнгийн бичсэн үг байдаг үстэй тий одоо юуны би бол одоо энд хүрээд ирчлээ гэж. За тэгээ одоо нөгөө юуны одоо дундад улсын юм юу бол ийм иргэн усаас бол ийм зүйл ярьж байна. Таныг одоо манус дагаар орох юм бол одоо юуны жүн ван цол өгөө гэж. Тэ одоо маад урвчгаа гэж. Тэгэнгүүт би алдарт Монгол улсын одоо ван хүн байж юунд одоо танаа юуны одоо дундсан би ван болох хүлээ гэж жүн болох хүлээ гэж тэ. Тэгээд нөгөө хэлсэн үг нь байдаг шүү дээ. Сая нөгөө жүжигчин амраа бас тоглолцсон байсан шүү дээ тэ. Сайн ир 3 юуны сайн ноён 3 төрлийн одоо дамждггүй маа гэж. Сайн юм одоо 3 эрд дамждгүйтэй адилхан тийм байдаг юм а гэж. Би алдарт Монголын одоо ван хүн байж гэж хэлээд би юуны дундад иргэн улсын ирсэн төлөөлөгчийг би буцаалаа гэж 8 дугаар богдод тийм захаа бичсэн байдаг. Мэдгдлээ өгж шүү дээ. Тэгэхээр бол богд хаанд Монгол улсын үе бол нүгээр нэг юм хүрээнд нэг хэсэг хүмүүс бужигнаад нэг хаан болгоод хэсэг хүмүүс нэг 2-3 жил нэг ад жаргалтай байсан тухай ойлголт юусоо биш ойлголт. Би үндснээрээ хэрсэн биш. Тэгэхээр нөгөө юутай ярьдаг шүү дээ. Тэгээ одоо монголчууд бол зөвхөн Юан гүрний үед л одоо Хятадтай бид Юан гүрэн тогон төмөр хаан хүрэл бид одоо Хятадд хийжсэн хоёрхол бол дууссан гэж яриад байгаа шүү дээ. Юан гүрэн бол Юан гүрний Хувилан хаан очоод хамгийн сүүлийн хаан бол тогон төмөр хаан байсан. Тэр болтол бол одоо тогон төмөр хааныг авахд бид бол наашаа ар Монгол руу хөөгдөөд тэгээд бол одоо эзэжсэн тэр захиргаа бол дууссан гэдэг. Гэтэл 1911 онд очсон байхгүй. Монголчууд очсон биш. Нөгөө Чингисийн монголчууд чинь буцаад очсон. Тэгээд ийм цагаан ирэмдээ тулцсан. Хондоо ортчлаа гэдэг ийм үг хүртэл юм гарсан. Бодоогоо чинь бүр үндсэн хуулийн төсөл байд юм билээ те. Би харсан баг та нар. Бодоогоо чинь үндсэн Англиас үндсэн хуулийн төсөл гаргагдсан биш. 11 оны 26-аас ч өмнө. Бодоо үндсэн тэр хингуй түрүү ярьсан нөгөө цэвэн жамсраа нав энтер чинь те. Английн бас хуулиуд үндсэн хууль чинь гарахад бол зөвхөн одоо ганцхан
аль нэгэн газрын ч гэдэг юм уу нэг одоо хуулаа тавихаас илүү бүр Английн хуулууд, олон улсын энэ саксофоны бүр энэ хуулиудыг судалж үзээд орчуулад тэгээ манад тохиромжтой нь юу юм, бид одоо яаж өөрсдийнхөө нүгээрээ явах уу гэдэг нэг юм өөрчлөл ингэж гаргаж ирсэн. Ийм өдөр юм бэлээ. Энэ 29 бол ийм ач холбогдолтой өдөр. Тэгээд энэ өдрийг бол одоо мэдлэн болвол бас ийм өрөө явж байсан шүү дээ. Энэ өдрийг бол ганцхан одоо богдхан гэж нэг талаас харахаас илүү ер нь энэ монголчуудын одоо тусгаар тогтнолын том өдөр байх шүү гэж. Тэгээд үүний одоо оройл нь бол яг жаргах одоо 8 дугаар богд оролцсон байна. Тийм учраас бид нэр ер нь энэ социализмын үед явуулсан пропаганда болсон энэ суртлах хуулгийн хүрээнд явагдсан энэ зүйлийг цаг төрийн үйлчлэлээс нөлөөсөн нөлөөлөлтөд ялгаатай ойлголт шүү гэдгийг бас бодолцож тэрийг үзэж нөгөө талд нь нөгөө урлаг соёл талын бас одоо жоохон биширч ингэж агуулгыг нь бол тэгээ жоохон цензуртайгаар хамтахгүйгээр шууд хүлээж авч болохгүй ойлголт шүү гэдгийг бол энэ өдөр сайн мэдээ. Улсын эрх гэдэг Тэгээ улсын эрх юм уу? Улсын тэр нэг багтгүй. Тэвэн жамсран. Энд нэг гошгонод хэлэхэд байна шүү дээ. 1926-гийн хөргөн тэмдэглээд байгаа нь инээдтэй бөгөөд эмгэнэлтэй явдал. Яагаад гэвэл хаад ноёдыг халыг хичээ тийм ээ. Тэгээ хаад ноёдыг халыг гэсэн үндсэн хууль тэмдэглэл тавьсан дахингуудаа хаад ноёд мөргөд байгаа байхгүй одоо. Хөшөөнд нь ямар л өгөхгүй тийм үү? Одоо өнөөдөр гарцаагүй богдын хөшөөнд очиж өдөр цэцэг навч тавина. Тэгэхээр би ингээд юу гэж хэлсэн зүгээр л 12 сарын 29-нөө л энэ тунхагс өдөр мөнөөс тэнгэрийн цаг гэж хэлсэн энэ хүний үнцэн мөн гэл тэрийг хүндэтгэл явна болохоос хаад ярныг халсан малсан ялгуурлан гадуурсан юм байн тэмдэглэл утгагүй байхгүй юу? Тэрнийг зоригтой халах ёстой. Тэгчгээд цэнгшин гүшөнд мөргөөд тэгчгээд богдын гүшгөд мөргөөд тэгэл 19-20 муулчхаал ийм байж болохгүй шүү дээ. Тэгээ ер нь уул нь бол 21 оны хувьсгалд одоо жишээлх юм бол одоо манай нөгөө нэг 7 гэл байгаа шүү дээ тий. Ер нь гэхдээ 21 оны хувьсгал. За ингээд үндсэн нэгдсэн үндэсний байгууллагт бүртгүүлэх хүртлээ эн чи яг энэ 11 оны хувьсгалын тэр нөгөө нөлөө чи ингээд яваад байгаа шүү дээ. 11 оны хувьсгал бол бас гол зорилго юм ерөөсөө шашин төрөө мандуул яг шашин үндсээ гэж. Үндэс гэдэг. Монголчуудын үндэс гэдэг үгийг бас ойлгох хэрэгтэй. Үндэсний асуудал гэж. Үндэсээ мандуул яг гэж. 21 оны хувьсгал бол мөн адил яг энэ үзэл санаагаар сэргээгдсэн шашин төрөө мандуулъя гэж. Шашин соёлоо мандуулъя гэдгийг. Тэгээд анхны 7 гэж ингээ явахад 8 дугаар богдод мөргөөд одоо энэ нөгөө манай ардын намын одоо байр энэ төр байдаг зарим хүмүүсээ одоо дүүнхэр бурхан өргөсөн багс тэр хүмүүс нь. Богд ханаас ингээд тэгэхээр тэр 21 оны хувьсгал хийсэн гэдэг байгаа хүмүүс ч юм одоо юу гэдгийг бүгдээрээ тийм шашингүйгийнт үзэлтэн хүмүүс биш байхгүй да. Тэр комментарийн нөлөө орж ирээд чахал дарамтанд орж ирээд иймэрхүү үйл явдлууд хийсэн гэж. Тэгээ дараа нь энэ ингээ явсан явсаар байж байгаад Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагт сая хэлсээд сая одоо олон улсад нь 200 хэдэн одоо байгууллага улс дотор яг тугаан мандуул 60-аад оны үед мандуулаад ингээ явж байхад Дэлүү утгач Ямсранжуу Америк дөрвөөд гарсан байсан. Яагаад Дэлүү утгач дөрвөөд гарсан бэ гэхээр 20-ад оны үед Дэлүү утгатыг нөгөө Чанкашигийг тагнуулах гэдэг урагшаа явуулсан байдаг шүү дээ. Тэгээ Чанкаш Дэлүү утгачууд айгүй зовлон үтсэн өмнөлөөр ингээд Чанкашигийн дэргэд очисон, Далай ламын дэргэж очисон ингээд танаашаа мэдөөг өгсөн чи эргээд явуулсан хүмүүс нь хилмигдсэн. Тэгээд хаашаач гаццсан. Тэгээд энэ юуны Америкийн Латимор гэдэг Монгол судлаачтай нэлээд дотн харилцаатай байж байгаа. Латиморго юугаас Америк руу гарах тэр үйл явдлуудыг хийсэн. За тэгээд очиод бол Америкийн Виржиниад гэдэг байх тий очиод Виржиниад очиод нөгөө халимгууд бас дөрвөөд гарсан байсан. Халимгуудын дунд очиод шүтэгдээд дахид тэгээ Америкийн бас сургуульд бас хичээл ордог байж байгаа. Тэгээд тэр хүн бол яг Америкт нөгөө нэгдсэн үндэсний байгууллагт Монгол улс элсээд нөгөө Монгол улсын тууг ингээм гадаа мандж яхад нулимс нь гоожоод одоо ингээд сая боллоо гэж. 11 оны хувьсгал чи ийм олон процессуудыг давж 37 оны хилмигдүүлэлтийг давж хэдэн мянган 35 оны чөлөөлөлтэй тэгээ олон улсын хилцээр за тэгээ дэлхийн 2 дугаар дайман бүх зүйлүүдийг давж гарч ирээд бид сая ингээд мандуулж чадлаа гэд ингээд тэр хүн ингээд нулимс гоожоод ингээд мандчихсан. Тэр хүн бол өөрөө Монголын одоо тусгаар тогтнол өөрөөр хэлбэл 1911 оноос үүдгсэн тэр үйл явцыг хамгийн амьд зэрүүнээр үзэж чадсан сүүлчин. Тэгэд ийм л үйл явдал бол одоо болж тэгээ өнөөдрийн бас Монгол улс маань ийм үн цэнээр бидний гарт ирсэн учраас цаашдаа бас тусгаар тогтнол гэдгийг нь үзэл санаагаа бид бас хайрлан хамгаалж өнөөдөр бидний одоо амьдралд тулгамдж байгаа зовлон
болвол өнөөдрийн зовлон. Ирээдүйд дандаа юм зовлонтой байх уу, эс байх уу гэдэг чинь саяны нөгөө 8 дуурайдын альцсан тусгаар тогтносхоос өөр арга зам байхгүй шүү гэдэг маань орчин тогтнох арга зам байхгүй гэж. Энэ арга зам. Тэгэхээр энэ өдөр бол ийм одоо чухал сайхан өдөр. Тэгээд энэ өдрийг бол ер нь ингээд ийм бид нар ингээд нэг ийм тэмдэглэлт өдрүүд ингээд харж байгаа. Нэг өдөр нэг болоод нэг бүх барилдаал тань ингээд нэг юм болоод өнгөрдөг биш. Энэнийхөө бүр хуулгын ойлгохтой их дунд сургуулиудад ярьдаг, их сургуулиудын оюутнуудад лекц болгодог. Энэ өдөр бүгд ойлгуулах хэлтгээрээ ингээд хүмүүстэй яадаг нэг ийм өдөр болгоо бүр нэлээд том компанид ажил болоод явбал их үр дүнтэй болох юм тий. За та хоёр маань бас гоё дүгнээд тэгээд манай нэвтрүүлэг маань уг нь яриад л. Гэхдээ өнөөдрийн тэр нэвтрүүлэг яагаад чи энэ гоё те энэ орчин тэгээд энэ богдхааны хэрглэж исэн юм тэгээд дээрэс нь ингээд надад бол айгүй гоё нэвтрүүлэг. Тэгээд 69 жилийн түүхтэй гэрт сууж яана л та. Энэ гэрийн түүхийг түрүүн манай дүүхүү ярьсан. Тэгэхээр бид нар ямар нэгэн өнгөрсөн түүхэн улбаг яг үнэнээр нь яг бодтойгоор нь л оюун санаандаа хорогдуулж юулж авахгүй л болвол тэгэл хэнийгний идэж тэгэл хоорондоо төр тар хийх юм үйл явдал болдог гэж боддог. Тэгээ би бол монголчуудаа монгол хүмүүст хүсгэд 1911 оны 12 сарын 29 гэдэг бол бидний байнгын оюун санаанд байж байх хэвээр хизээч мартаж болохгүй хэвээр сая манай дүүгийн хэлдгээр том хэмжээний юм үйлс ажил болгож явах хэвээр өдөр юм байна гэж боддог. Нөгөө талаар төгсгөлд нь хэлэхэд хойноос урдаас шидсэн чулууг бутраад унахаар нь бие биерүүгийн нүүлгдгээл монгол хүм болох хэвээр. Тэгэхгүй бол энэ хар сошиалор ингэ яваад байдаг. За нэг гашуу хэлгэснээ болчлоо гэж. Нэр өнөөдөр саах юм маань мэдлсэн өдөр болж байгаа. Тэгээд эн чинь бас ингээд бүх юм ингэж гоё тавцсан шүү дээ саахаа. За сайхан эрхэм одоо ахта уртнаас удаан жаргал ярив. Тэгээд монголчуудынхаа төлөө хийсэн бүтээсэн уран бүтээл бүхэн одоо сайхан оюун санааг гийгүүлж явах болтугай. Тэгээд энэ өдөр бол бид нар үнэхээр одоо баярлаж багтаж ингэж тэмдэглэх ёстой өдөр мөн шүү. Тэгээд түрүүний хэлснээр дахин хэлье. Монголчууд үндэсний эрхчлөө тусгаар тогтнол авахын төлөө энэ их эзэн бог Чингис хаанаас үүдгсэн энэ их гүрний сэргээхийн төлөө олон зуун жилийн мөрөөдөл нь энэ үндэсний эрхчлөө тусгаар тогтнол авсан 1911 оны 12 сарын 29-ны өдөр мөн тэгээ энэ өдрийг цаашид үеийн үед одоо үлдээхийн тулд дулсаж явахын тулд бид нар бол үнэн түүхээ мэдэх хэрэгтэй. Үнэн түүхээ мэдхийн тулд бас энэ бидний яриан завсар ингээд дурддагдаад өнгөрж байна. Энэ бидний үн цэнтэй тусгаар тогтнолыг тийм үү бор гэртээ богд тэ байх энэ сайхан боломжийг бүрдүүлж өгсөн энэ үндэсний удирдагчид богж явсан дам хотогт тэгээд одоо анхны 5 яамны сайдууд тэ хувьсгалыг байгуулсан 7 одоо гавьяатан гэдэг эдгээрийг одоо бас үнэн түүхээр нь харж хэрвээ үзэн сурталаар янз янзын одоо тийм кино янз янзын зохиол хийсэн бол тэрийг зогсоож бүр энэ өдрөөс хойш зогсоож ингээд одоо цаашид үнэн зөв түүхээрээ явах юм бол биднэрт бол харах нүд өөрөө нээгдэх баха зөв нээгдэх бах. Тэгэхээр харах нүд одоо зөв болох юм бол энэ одоо бодох сэтгэл бас сайхан засрах бах. Энэ засарсан сайхан сэтгэлээр энэ Монгол улсынхаа хөгжил сэтгэлийн төлөө хүн бүхэн хичээхэд одоо бид нар бол амар амгалан сайн сайхан зүйл бол одоо өнөөхөнд байна. Тэгээд өнөөдрийн одоо Жасраа доктор хэллээ. Өнөөдрийн жижиг бэрхшээл бол бэрхшээл зовлон биш ээ. Тэгэхээр өөрсдөө монголчууд та бүхэн маань хараагаан одоо хол тавьж те зорилгоон их байлгаж ингэж одоо өөрсдийн гэсэн үн цэнтэй зүйлээ сайхан хамгаалж яваарай гэж л энэ тусгаар тогтнолыг тэр одоо халуун бүлээн засаараа бидэрт үлдээсэн баг. Тийм учраас энэ өдрөө одоо сайхан тэмдэглэж баярлаж багтаж ингэж явцгаая. Тэгээ одоо энд бол хин нэгнийг онцлох гэсэнгүү. Тэгээ би дахин хэлье энд одоо энэ үндэсний эрхчлөө тусгаар тогтно гэдэг бол лам байна уу хар байна хинд ч одоо хамаагүй. Яг монгол хүн бол энэ хамгийн чухал юм байгаа. Тэгэхээр энэ монгол гэдэг энэ нэг үзэл санаан дээрээ бид нар тогтох хэрэгтэй гэж хэлье да. За тэгээд маш их баярлалаа. Энэ үндэсний эрхчлөөний өдөр гэдэг чинь ямар чухал, ямар
их бэлэгдэл агуулж ирсэн юм бэ гэдгийг та бүхэн бас ойлгосон баха. Миний хувьд бол өнөөдөр маш гоё тийм яриа сонслоо. Маш их баяртай байна. Тэгээд энэ мэлми гих гэдэг үг бол надад бүр хамгийн их гоё санагдлаа тий. Бүгдээрээ ингээд нөгөө мэлмиг нээцгээе тий. Тэгэд үннийг харъя. Хүн мэлмиг нээж иж үннийг хардаг. А үннийг хараагүй хүн бол ингээд сэрүүн зүүдэн дотроо л явж байна тий. Тэгэхээр бүгдээрээ ард олноороо гоё мэлмиг гүйцгээе гэдгийн сайхан үгээр дуусгая. Тэгээд маш сайхан подкаст боллоо. Баярлалаа та бүхэнд.